Монгол улсын нийт хүн амын 3/1 нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс хамааралтай ажиллаж амьдарч байна. Тиймээс малын гаралтай түүхийд бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад малын эрүүл мэндийн тухай зайлшгүй ярих ёстой асуудал юм. Ер нь хүн төрөлхтний үндсэн хүнсний үндсэн хоёр хэрэглээ байдаг. Нэг хэрэглээ бол мал амьтны гаралтай хүнсний хэрэглээ, нөгөө хэрэглээ бол ургамлын хэрэглээ. Мах сүвний одоо тэр бүтээгдэхүүний онцлог энэ төр бол дэлхийд гайхагдсан ийм онцлогтой ийм л малтай орн Монгол орн болоод өнөөдөр дэлхий дээр бол яг байгалаараа, экологоороо яг цэврээрээ байгаа бэлчээрийн ургамал идээд түүгээрээ хүнс үйлдвэрлэдэг мал бол зөвхөн Монгол мал. Дэлхийд дээр 8 тэрбум хүнтэй болчихлоо. 8 тэрбум хүнийг амтны гаралтай уургаар одоо хангана гэдэг бол маш том асуудал. Дэлхийн нийтийн том асуудал болж байна. Тэгтэл одоо манай улс ч гэсэн одоо өнөөдөр малын тухай асуудал яригдаж байна тийм ээ. Тэгэхээр энэ маань хүнстэй шууд холбоотой байж байна. Мал эмчилгээний арга малчтаас ард түмнээс өөрсдөөс нь гарсан арга. Тэгэхээр 23 онд анхны мал эмнэлэг байгуулагдахад бол энэ ардын эмчилгээний аргандар нэмэгдээд Европын мал эмчилгээний арга бол нэвтэрч орж ирсэн. Тэгээ энэ утгаараа бол тэр үед мал эмнэлгийн байгууллага жинхэнэ утгаараа байгуулагдаж тодорхой бүтцэд орж тэгээ явсаар хагаад 1998 он хүртэл бол одоо Монгол улс өөрийн гэсэн мал эмнэлгийн бүтцтэй тогтолцоотой бүх аймаг суманд одоо мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг ийм байжгаад 1998 онд бол сумын мал эмнэлгийн байгууллагад хувьчлагдсан. Хамгийн их малчинтайгаа ойрхон байдаг хүн бол сумд малын эмч. Тэгэхээр малын эмчүүд бол хувийн нэгжийн малын эмч малчтыг соён гэрүүлэхээр шатараатай, төлөвлөгөөтэй ингэж аргамжаа амаар байгаа юм. Малчинтай хамгийн ойр ажилдаг хувийн хэвшлийн оролцоо малын эрүүл мэндэд чухал үүрэгтэйг өмнөх хэсэгт онцолсон. Монголын мал эмнэлгүүд дундын хоршоо нь мал эмнэлгийн нэгжүүдийн орлогыг нэмэгдүүлэх, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын эмч нарыг чадварчуулах, тусламж үйлчилгээг сайжруулах, малчинд боловсрол олгох, малын тоо толгой сайжруулах зэрэг өргөн цар хүрээнд мэргэжлийн судалгаа, шинжилгээ, төсөл хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. - 2014 онд бол манай ахын Доронгой аймгийн Улаанбаатар ах сумын багууд дээр бол одоо ажилласан байгаа. Малын эрүүл мэнд болон өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийж өгөөд үүнээс одоо зөвлөмж төгнөлт бол гарсан байгаа. Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах ба малчтын хамтын санаачлаг дэмжлэг үзүүлэх төсөл гэдгийг одоо санаачлаад одоо өргөжлүүлсэн байгаа. Төсөл маань бол 2 жилийн хугацаанд бол одоо хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд төсөл маань бол яг үндсэндээ бол 2 байгууллага бол хамтран ажилласан байгаа. Үүнд бол одоо хэл хязгааргүй малын эмчнэр ба агрономч гэх төрлийн бас байгууллага болон манай мал эмнэлгүүдийн дундаа оршин хоёр бол хамтран энэ төслийг одоо хэрэгжүүлсэн байгаа. 2014-өөс 2016 оны хооронд Дорногов аймгийн Улаанбаатар сум, Сайн шанд сумын зүүн баян багт хэрэгжүүлсэн мал эмнэлгийн үйлчлэгийг сайжруулах ба малчтын хамтын санаачлагад дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд малыг паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, малын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, мал эмнэлэг, малчтын хоорондын уялдаа холбоог сайжруулах, чиглэсэн зөвлөх үйлчилгээ, сургалт зэрэг ажлуудыг үе шатдаагаар бүс нутгийн хэмжээнд анх удаа хийсэн юм. Тэгэхээр манай энэ төслийн гол санаа нь гэж аахгүй. Малчинд яг ямар асуудал гараад байгаа. Тэгвэл тэр асуудлуудыг эхлээд гаргахад авъя. Дээр нь яг мэрэгжлийн байгууллага болох мал эмнэлгийн үйлчилгээг цогц байдлаар оруулалтаа хэл хязгааргүй малын эмч нар агрономчд маань 7 хоногийн 24 цаг бэлэн байгаад ямар ч одоо тухайн баг дээр амьдарч байгаа тэр орон нутагт ажиллаж амьдарч байгаа тэр малчид шууд очих үйлчилгээг санал болгох хариуцж авсан. Тэр үед чи одоо их дууддаг гэсэн бид нар чи. Бага мал дээрч дуудана, бод дээрч дуудана. Тэрэ үйлчлэгээний хувьд сайн байсан. Бид нар чинь дуудсан цагт л ирж штэ. Ганц 2 цагаар дээр давхад ирчихдэг. Тэгээ жолооч нар ч манай сумаас үйдэг байсан. 14 онд хэрэгжүүлж ирсэн маа тэр хил хязгааргүй мал эмтгээд тэрнээс одоо мал эмчингээ дуудлагаар яваад айлын малыг үзээд тэрэнд бол бас нэлээ юм бас юу яасан шүү, илэрсэн шүү. Манайх бол одоо нэг 10 гаруй бол дуудсан. Манай нэг ямаа бэрхччээд хавар төлж чадахгүй тэгээд дуудсан манай.
тэгээд давхал ирж илээс л та. Ер нь голцод манай Бадрахын дууддаг байсан. Оо яг тухайн үед одоо мал сайхан эдгэгээд өгөхөж одоо тэгээд миний эдийн засагтаас нэмэр олж ирсэл гэж бодож байна. Төслийн хүрээнд 239 малчин өрхөд 814 удаагийн дуудлагаар очиж үзлэг хийсэн нь тус бүс нутгийн нийт малчин өрхийн 78% нь тусламж авч 1600 малд тусламж үйлчлэгээ үзүүлсэн. Орон нутагт ажиллаж байгаа хоёр нэгжтэйгээ хамтраа дээр нь бас манай байгууллагаас 2 баг гаргасан. Ингээд 4 багийн хүчтэйгээр мал эмнэлгийн үйлчилгээнүүдийг одоо хийхээр болсон. 4 үйлчилгээг бол одоо малчтад бүр үн төлбөргүйгээр одоо хийж өгөхөр болсон 2 жилийн хугацаанд. Тэгээ малын одоо тарилга, туулга, угаалга, мал эмнэлгийн үйлчлэгийг бол бүгд л үнэлгээгээр л хийж хэрэгжүүлсэн төслөлөд ирч. Гадаад руу ингээ мах экспортлно гэхээр эрүүл мэндийн юмдээ тэнцэх юм байчаад байна ш нь манай хаж. Тэгэхээр мал дээр сайн анхаарахаар. Малын эрүүл мэндийн тусламж үйлчлэгэнд хамрагдсан байдлаар харвал малчдын ихэнх нь буюу 80% нь 10-аас доош мал, 30% нь 1 мал, 20% нь 10-аас дээш малыг тус үзүүлэхээр дуудлага өгч тусламж үйлчлэг явсан. Намартаа угаалга хийчинь Явамакийн дээрээ төгчин. Тийм бид бэйсэн баггүй тэр чинь их удаагүй маа ганц 2 хүн бил боллоо яа. Ер нь малчд бол нөр ариутгал халдвар үйлчлэлд талиг дуулгалтыг бол хийлэгдэггүй байсан. Тэр үед одоо үн хөлс нь өндөр байж гэх юм уу. Энэ төсөл хэрэгжүүлээд одоо үнийн үн малчтаас үн мөнгө авахгүйгээр тэгээ бид нарт одоо хөлс хүчийн нөгөө хийлэгдсэн. Тэгэд бол малчд сайн хийлгсэн. Тэгээд түүний үр дүнд бол малын нөгөө халдвар паразит өвчин бол багассан, хамаагүй багассан. Дорногов аймгийн Улаанбаатар сум сайн шанд сумын зүүн баян багт хэрэгжүүлсэн мал эмнэлгийн үйлчлэгийг сайжруулах ба малчдын хамтын санаачлагад дэмжлэг үзүүлэх төслийн бас нэгэн чухал зорилт нь мал эмнэлгийн үйлчлэгийг цогцоор хийж малчдад бодит үр дүнгээр харуулах юм. Тэгэхээр мал тулгалтын үйлчлэгээ гэдэг бол малын дотоод шимэгч хорхоо, дуузан хорхоо болон бусад хорхоо энэ мөн л бас тарга твэрийг одоо баахгүй болгодог зил заавал 2 удаа хийх ёстой энэ үйлчлэгээ байдаг. Хавар намарт нь хийж өгөө гэж байгаа. Малчин болгоны жил бүр хийдэг угаалга байгаа. Тэгээд тэр угаалга энэ төр бол байх шаардлагатай байхгүй. Жилд заавал 1 удаа бол байх хэрэгтэй. Бид нар ч хамгийн сайдаа тэгж одоо бөөнд нугаач чадахгүй шүү дээ. Хамгийн сайдаа угаажгаал хургаа харгаал тэгээд хургаал угаач. Тэгээ ер нь бол энэ угаалгын үйлчлэгээ бол гадна талын ширхэх эднэрийн эсрэг үйлчлэгээтэй дээр нь мөн бас ноос ноолуурын ургац сайжруулах ийм зорилттой үйлчлэгээ байна. Тэгэхээр энийг нь бас жилд 1 удаа хийж өгье гэж. Чинь бол ирээд юу яж юм чи бүр нэг газар тодорхой газар төвлөрүүлээд малчтыг тийм одоо тэр угаах маань бүх саваа бэлдээд тэгээд за төдний өдөрч гэдэг юм төдний өдөр төдөө айл таринаач гэдэг юм те. Тэгээд тэр төвлөрсөн газар нь малчд чи малаа хөөж явуулчихэд бүх угаалга тэр тарилганд хамруулж ирсэн юм. Ариутгал угаалга хийснээр хамгийн наазах нь мал өвөлдөө турдгуу эцдэггүй. Тэр бол баталгаатай үнэ. Төсөл хамрагдсан Улаанбаатар сумын Аргаланд Баян богд баг, Сайн шанд сумын Зүүн баян багийн малчин өрхийн малд мал эмнэлгийн үйлчлэгээ үзүүлсэн тайлангаас харвал тарилгад 539 малчин өрхийн 256,626 мал, туулгалтанд 352 малчин өрхийн 153,096 мал, угаалгад 299 малчин өрхийн 143,872 мал, ариутгалд 239 малчин өрхийн малын хашаа тус хамруулсан байна. Энэ халдварт болон халдваргүй бус өвчнүүдээс бол урьдчилан сэргийлэх ийм байна. Тэгээ энийг нь бол өвлжөөгийн одоо бас ингээд ариутгах ийм ажлуудыг ингээд авсан. Ийм 4 ажлуудыг бол бид нар бол зохион байгуулж ингээд мал эмнэлгийн үйлчлэгийг бол мал эмнэлгийн дунд оршоол 4 багийн 4 аж ахуйн нэгжлэр хамтраад ингээд 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгсэн. Тэр тухайн багийг хариуцж байгаа нэгжүүдийн үйл ажиллагааны чадварыг одоо сайжруулахгүйгээр цаашаа одоо мал эмнэлгийн үйлчлэгийг одоо юу гэдгийг төслийн хүрээнд хийгээд дуслаа гэхэд энэ маань цаашлаад одоо байнгын одоо тасралтгүй одоо малчтад энэ үйлчлэгээ үзүүлэх гол одоо объект учраас энэ дээр бас нэлээд их анхаарч одоо ажиллах ёстой гэд
бидний үзсэн учраас эднэртэй бол зөвлөх үйлчилгээ үзүүлсэн баг. Эмчнэр маань одоо яг сургуулаа төгсөөсөө ажлын талбартаар гараад бизнесийн одоо дуршлага мэдлэг хомс байдгаас болоод малчтаа бас өөрийнхөө мал эмнэлгийн үйлчилгээг сайн ойлгуулж өгч чаддаггүй. Бизнес төлөвлөгөөг одоо боловсруулж өгөөд хамтарч ажиллаад судалгааг нь хийгээд SWOT шинжилгээнүүдээр нь давуу сул талуудыг гаргаж өгөөд үйлчилгээ хийж явахдаа бас л давхар манай бизнесийн одоо эхэлсэн залуучууд маань эрдэмтдүүд маань бас ингээд хамтраад одоо энэ үйлчилгээнд одоо нэгжүүд тусалсан. Төслийн хугацаанд малын халдварт болон халдварт бус өвчин, эмийн зохистой хэрэглээ, бэлчээрийн зөв зохистой хэрэглээ зэрэг зайлшгүй мэдэх шаардлагатай сургалтыг 800 малчинд 6 бүлгийн 21 сэдвээр 10 удаа танхимын болон хээрийн сургалтуудад хамруулсан. Төслийн хүрээнд яагаад энэ бүхнийг одоо өгөөд байгаа юм бэ те? Юу ойлгуулж, юунд хүрэх гээд байгаа юм бэ? Малд үзүүлэх одоо мал эмнэлгийн үйлчилгээг нэлээ олон төрөл байдгийн байна. Гэдгийг малчид мэдрүүлсэн. Мөн малчдад одоо малаан одоо яавал ирүүл одоо эдийн засгийн хүртээмжтэй одоо ашиг орлоготой байх вэ гэдгийг одоо нэлээд ойлгуулсан. Тийм малчдад одоо хэрэгтэй төсөл байсан л гэж хэлэх байна да. Мал эмнэлгийн үйлчлэгийг сайжруулах ба малчдын хамтын санаачлагад дэмжлэг үзүүлэх, эдгээр түлхүүр үгсийг цогцоор хэрэгжүүлэх нь хувийн хөвшлийн хамтын манлайлал малын эрүүл мэндэд чухал үүрэгтэйг дахин онцлие. Хамтраад ажиллах юм бол илүү хүчтэй, ялангуяа энэ үндэсний аюулгүй байдлын төлөө байгууллагууд хувийн хөвшлийнх нь хамтарч ажиллаж байгаа чухал. Үүндээс одоо манай дундын оршоо бол одоо бусад байгууллагын хамт ажиллагаа маш их өөрөгчөөд тэглэн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа бас би бас баяртай байгаа.